эрхэм үзэгчтэй ярилцах цаг нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. За өнөөдрийн зочноор Налах дүүргийн 1-р хорооны засаг дарга Сашка өргөдөж оролцож байна. За танд өдрийн мэндийг хүргэе. Яаж л алба өндөр тавлгүй. За баярлалаа. Бас та өдрийн мэнд хүргье. За сүүлийн үед сайн сайхан юу байна? Хэр ажил ихтэй байна? За корона гээд бас хороодын ажлын алба нэлийн өндөр ачаалттай ажиллаж байгаа хэл ажиллаж байгаа. За манай хорооны хувьд бол одоо энэ коронагийн үеэр бас нэлээд өвчлөл бол ихсэж байна. Ер нь бол яг 6 дугаар хороо гэд нэлээд бага байхыг талд амжсан. Одоо ер нь сүүлийн үед бол нэлээд бас ихсэх хандлагатай болоод явж байна. За энэ ажилд бол одоо манай хамгийн түрүүнд одоо иргэдэд хөрчүүлж хийж урдаа барьдаг хэсгийн ахлагч нар маань одоо годамж өөрсдөө хариуцсан хэсэгтэрээ тусгаарлалтанд байгаа 1-р хавьтлын айл өрхтөөгөө одоо гэрээр имжлэгч байгаа айл өрхтөөгөө одоо тулж гаднаас нь үйлчлэх одоо хэрэгцээтэй шаардлагатай зүйлсийг хөргөж өгөх, ийм тариагийн төхөөлж өгөх, ийм одоо төрийн мэдээллийг хүргэх чиглэлээр бас асуумжаа аваад тэгээ холбогдох мэдээллийг өгөөд ажиллаж байна. Ер нь өдөрт дунд хорооны хувьд ер нь одоо коронагийн нөхцөл байдлаас хэр байна? Өдөрт дунджаар одоо эрэг батлагдсан тохиолдлоосоо гадна гэрийн имчилгээ одоо эмнэлэг твтэж амж чадахгүй гэрээр имжлэгч байгаа хүмүүс байгаа. За эдгээр хүмүүсийн 1-р хавьтал гэж үзээд тусгаарлалтанд байгаа хүмүүсийг бас хянаж байгаа гэх мэтчлээ. Ер нь өдөр дунджаар хичнээн иргэдэд мэдээлэл хяналт тавьж байна. За манай хорооны хувьд бол одоо энэ коронавирус одоо гарснаас хойш 200 гаруй 20 хүн одоо ирэх тохиолдлоор имчилэгдэж байна. Имчилэгдээд одоо эдгээд гарсан улсууд байгаа. Тэдний түүний хавьтлууд гээд одоо сүүлийн тоогоор бол сүүлийн хавьтлууд гээд өдөр дунджаар нэг 5-6 иргэн бас гэрээр имжлэгдэж байна. Тэгээ тэдний бас хавьтлын гээд гэрийн тусгаарлалтанд байгаа бас тодорхой тооны хүмүүс байна. Яг өнөөдрийн байдлаар бол манай хорон дээр бол 11 хүн гэрээр имжлэгдэж байгаа. Тэднийг бол одоо өрхийн эмч хяналтандаа мэрэгжлийн дагуу өөрөг чиглэлээ өгөөд хяналтаа тавьж байгаа. Хороо хэсгийн ахлагч нар бол бас хяналтаа тавиад шаардлага одоо гарч болохгүй 7 хоног дээрээ 6 хоног дээрээ шилжгээгээ өгөн 7 хоног дээрээ эрийг бол одоо сөрөг бол гарна гэсэн одоо үслээр биднээс иргэдтэй тийм шаардлага тавьж байгаа. Зарим хинэггүй иргэдийн үйл ажиллагаа бас харагдаад байна. Ажлыг хөндрүүлж байна. Ийм шалтгаанаар бол одоо шаардлагыг ер нь хэр хүлээж авч байна. Иргэдийн бас зарим дээлх иргэд нь шаардлагыг хүлээж авч байна. Ганц нэг хүлээж авахгүй иргэд байна. Одоо битгий гараараа гэсэн тохиолдолд гадуур гүгэж явж явах, дэлгүүр ороод явж явах жишээтэй. Одоо би эмээ авцсан явж байна, би дэлгүүр ороод явж байна, би ус аваад явж байна. Тэр болгоныг бол одоо усын бол мэрэгжлийн байгууллага манай орон сууц хүргээд өгч манай мэдээллээр хүнсийг болохоор зэрэг манай хэсгийн ахлагч нар хүнсийг төхөж өгч байгаа. Хэсгийн ахлагч нар хүнсийг яг үүдэн дээр нь одоо ут цавнд хийгээд тэд нар тавиад хүргээд өгч байна. Тэгээ мэдээллийг бол одоо цахимаар өөрсдийнх нь утсаар Facebook одоо өөрсдийнх нь хаягаар бас ингэж мэдээллийг бас өгч ажиллаж байна. Ийм л холбогдлолтой явж байна. Тэгээд ерөнхий бол яг иргэдэд тулж ажиллах улсууд бол яг манай мэрэгжлийн байгууллагууд дүүргийн онцгой комиссийн одоо тэр тусгай хувцастай улсууд бол тэр орж гарах нэвтрэх шийдвэрийг авах хөх тэр асуудлыг бол шийдээд явж байгаа. За ариутгал халдваргүйжүүлэлтийн хувьд хорон дээр бас ямар зохион байгуулалт хийгдэж байна? Ариутгал халдваргүйжүүлэлт бол манайх гэр хороолол одоо ерөнхийдөө байшин хорооллыг ботвол бас задгаа төрлийг нийтийн хамарсан одоо гудамж талбай хүүхдийн тоглоомын талбайг одоо нийслээс дүүргээс одоо тусгай зориултын машинаар бол хийж сард 2 удаа явж байна. Нийтийн хамт айл өрх одоо ардан аж ахуйн нэгжүүд бол манай хороо жишээ нь гэхэд бид нар бол 14 хоногт бас ариутгал хийж байна. Манай ажилчид өөрсдөө бас эрсдэлтэй нөхцөлд бол ажиллаж байгаа. Яг тэгвэл мэрэгжлийн байгууллагууд эрсдэлтээсээ илүү хорооны одоо ажилчид тэр дундаа хэсгийн ахлагч нар яг анхаарчсан дэрэгтэй тулж ажиллаж байгаа. Одоо тодорхойлт өгөх авах өргөдөл заах үүдэн дээрээ тулж одоо бид нар цаанаасаа уулсан наанаас нэг хаалт хийгээл ингээд ажиллаж байна. Тэгээ шаардлага авал тавьж ин гэр орондоо тэгээрээ гадуур явж байгаа хүмүүсээ маска зүгээрээ зайгаа барай аж ахуйн нэгжүүдээр бас хуваарийн дагуу эргүүл хяналтаа тавиад ажиллаж байгаа улсууд бол гол нь манай хэсгийн ахлагч нар. Тэр болгонд бас хөвч хөрчлөх гэдэг явж байгаа улсууд голомт руу нэг нэлээд ойрхон төхөж явж байгаа улсууд одоо зарим нэг нь өвчлөлтөө аваад эмчилэгдээд гараад одоо тэгээд эргээд бас нэг ийм л байдалтай л явж байна. За өнгөрсөн өглөөс хойш ер нь улсын онцгой комисс нийслэл за улаан загалмаа шугамарч тэр олон улсын байгууллага
төрийн бос байгууллагууд, иргэд аж ахуйн нэгжүүд гээд бас хандив тусламжуудын хувьд бас нэлээдгүй явсан. Тэгэхээр дүүргийн 1-р хорооны иргэдийн хувьд ер нь давхарцсан даваар бас хичнээн иргэдэд хүнс бусад тусламжуудыг хүргэсэн бэ. Ер нь корона гарснаас хойш одоо тий 20 оны 12 сарын тий одоо 30-ны өдөр корона гарснаас хойш манай одоо 1500 өрхий тодорхой 60% нь бол одоо тусламж дэмжлэг хүртсэн байна. Ялангуяа ахмадуудтай өрхүүд одоо ер нь бол айлыг давхардуулахгүйгээр заахад давхардах айл өрх байгаа. Зорилт дотор заргаас хувилгаас шаардлагатай хүнс тэжээл шаардлагатай улсууд fulgans хоёр нь давхардж байгаа. Ерхэд нь давхардуулахгүйгээр бас айлтаа хүрчих юмсан нэг айлгч гэсэн бас энэ тусламжинд хамруулж чадна гэсэн зорилготой ажиллаж байгаа. Ер нь бол яг хоо иргэдийн хувьд жоохон шүүмжил гардаг асуудал нь яг л энэ тусламж одоо хүрхтээр л дээ. Магадгүй зарим нэг үлдээ хоцорсон айлууд ч байвал янз бүрийн гомдол санал гаргадаг ч юм уу. Тэгэхээр яг энэ хэмжүүрийг ер нь яаж тавьдаг юм бэ? Хэмжүүрийг бид нар хэмжүү одоо хороо хүрэн яхад бүр хэмжүүрийг тавихтаа бол зорилттой төрөх гэдэг маань бид нар одоо өндөр настан харгалзах хөнгүү ч юм уу, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг юм уу, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй айл байдаг юм уу, өрх толгоос эцэг их байдаг юм уу. Тэр тал руугаа ер нь голлож тэгээ хөтөлбөрийн насны улсуудтай бас нэг ажил хийх боломжтой ажиллаж байгаа энэ төр улсуудтай яг хөө үнэхээр одоо сая цар тахлын үеэр бол одоо жижиг дунд үйлдвэрлэл хуваарь хөдөлмөр хийдэг улсууд бас нэлээд одоо ажил хөдөлмөр зогсоод орлогогүй талдаа шилжсэн. Тэр улсуудаа бас нэр дэмжлэг үзүүлж бас тэр улсуудаа хамруулж энэ төр ажилласан л да. За хорооны хувьд ер нь бас одоо энэ жилийн хувьд хийгдэх томоохон зорилтууд тий хийгдэх ямар ажлууд байна? За хорооны хувьд бол одоо манай иргэдээсээ бод бид нар бас санал асуулга, орон нутгийн хөгжлийн сангийн санал асуулга авсан байгаа. Үүн дээр бол одоо 1-р хороонд тулгамдаад байгаа асуудал бол замын асуудал байгаа. Гол замын асуудал бол одоо машин техник эвдэр шинэ гэсэн асуудал. Энэ бол одоо байнга яригдаж дээд шатанд нийслэл одоо дүүргийн шатанд нийслэлийн шатанд одоо тэр одоо шадар сайд хүртэл одоо газар дээр бас асуудлыг үзээд хараад ингээд явсан. Тэгээ одооноос харин энэ замын асуудал бол яригдаад бар засварын ажил хийгдэхээр бас шийдэгдээд манай дүүргийн удирдлага бас нийслэл рүү нэлээд сайн хөөсөлдсөн юм. Тэн дээр бас хийх бас боломж нэгдэж ийн гэсэн мэдээлэл авсан байгаа. Хоёрдугаарт манайх одоо энэ коронавитой байсан ч гэсэн нөгөө гэр хорооллын дахин төлөвлөлт бас манай Баян зүрхийн 6-аас 16 дугаар 14 дугаар годамжинд одоо явж байгаа. Тэгээд цахилгааны асуудал нэг 30-аад айл дээр цахилгааны асуудлыг шийдтсэн. Одоо бол холболтуудын асуудлыг шийднэлгээд бүх айлаараа бас судалгаа аваад давхар дахин судалгаа аваад өөрсдийн одоо тэр одоо объектын төв байр барих асуудлаа шийдээд бас энэ ажил төсөв мөнгөтэй холбогдохоор болохоор бас энэ асуудлаа яг л тэр төсвийнхаа дараа мөнгөнийхаа дагуу хийдэг болохоор бас зарим нэг тал дээр зогсох юм шиг харагдаж байна. Хэрэгжиж явж байна. Нийтийг хамарсан ажил бас манай хорон дээр одоо хороогоо хоггүй байлгахыг бас энэ хоггүй байсны үдсэн дээр улсуудын бас өвчлөлч бас байх гэд хороо бол тогтмол одоо хог цэвэрлэгээ нийтийн эзэмшлийн зам талдаа хог цэвэрлэгээ бас иргэдэд ажиллахаас гадна нийтийг хамарсан ажлыг 20 хүн бас ажиллаж байна. Танах хорооны хувьд ер нь хичнээн одоо иргэд амьд. За манай хорооны хувьд бол одоо 1585 өрхийн 6270 хүн амтай үйл ажиллагаагаа явуулж байгаа. Дийлэх юм яхаа бас хоёрдаа амьдртууд тодорхой тооны усуд байдаг ч гэсэн хороогоороо үйлчлүүлээд явж байгаа. Үйлчлэгээ төрийн үйлчлэгээ бол аваа явж байгаа. Ер нь эрэгтэй бол хөнгөн шуурхай үйлчлэгээ гэж зорилт тавиал ажиллаж байгаа. Түрүүчийн тэр нөгөө нэг Баян зүрхийн гудамжинд хэрэгжиж байгаа дид бүтцийн асуудал ер нь ажлын явцаас хэрэг байна. Яг тэрний одоо үр шимийг хүртэх хичнээн одоо өрх иргэд байгаа бай. За Баян зүрхийн дид бүтцийн гэр хорооллын нэг дид бүтцийн асуудлаар бол шадар сайд сая 5 сард газар дээр нэрээ танилцаад явцын талаар танилцаад бас явсан зарим нэг иргэдийн төлөөлөлтөй уулзсан байгаа. Тэгээ цахилгааны асуудал дээрээс гомдол санал гарч ирсэн бид нэр эрчмийн дарга маргын газар дээр нь дуудаад бас шадар сайд өөрөө бас өөрөг даалгавар өгөөд ингээд бас ажиллаа шийдвэрлүүлээд судалгаа бодлого хандлт хийгээд бас явж байгаа. Хоёрдугаарт энд бол одоо нийтдээ 131 өрхийн 1200-аад иргэн мод энэ айл өрхийн хамрагдаж байгаа. Энд одоо энэ бол бохир цэвэр усан толбогдно гэдэг маань бид нар энэ асуудлыг шийдчих юм бол гэр хорооллын бохир төлөв байхгүй тэгээ өөрсдөө нөгөө новон байгууламж нэмэгдүүлэх юм ажил дээр одоо манай налах дүүрэг сонгогдоод нийслэлд одоо дөрвөн дүүргийн 4 хороо сонгогдсон бол тэнд дундаас налах сонгогдоод ажиллаж байгаа гэхэд бол манай 1-р хорооны
тодорхой иргэд бас нэлээд баяртай. За Ажил хийж явахдаа асуудал бол гарч байна. Гарч байгаа асуудлыг бас цаг тухайд нь шийдвэрлэх гэж бид нар бас дүүргийнхаа удирдлага, нийслэлийн удирдлагатай холбогдоод ажиллаж байна. За хорооны ажлын алба гэдэг бол ер нь төрийн үйлчилгээг бас анхан шатны нэгж дээрээс хүрэх юм одоо зохион байгуулалттай талбай иргэдтэйгээ хамгийн илүү ойр тулж ажиллах хэрэгтэй. Тэгэхээр нэгдүгээр хорооны хувьд ер нь энэ иргэдийн бодит оролцоог хангах чиглэлээр ямар ажил төлөвлөж юм, за ямар ажил зохион байгуулж юм гэдэг чинь. За бодит орлогын хувьд бол одоо бид нар бол ер нь ажлын иргэдээ бас дэмжих зорилготой манай нийгмийн ажилтан эсгийн ахлагч нар ажлын үед иргэдээ судалгаатай одоо налах дүүрэгт одоо баригдаад байгаа ажлын байрууд дээр одоо жишээ нь 5 толгой төлөвтэй гэх юм уу өөр одоо барилга үйлдвэр технологийн парк дээр одоо баригдаж байгаа барилгын үйлдвэрүүд дээр юм уу тодорхой тооны орон тоонууд гараад ажлын байрыг тогтмол зарлж явж байгаа л да. Манай халамжийн мэргэжилтэй энэ төр байлгууд мэдээлэл бол тогтмол тавьж байна. Иргэд бол тэнд бол яг зарим шаардлага хангасан мэргэжлийнхаа дагуу ажилласан ур чадвараараа бол тэр байгууллагууд бас сонгож шалгаруулалт хийгээд авчилээ. Зарим нэг нь үнэхээр одоо ажил байхгүй усудаа бол тодорхой тооны нийтийг хамарсан ажил юм уу хувийн бас компаниуд төр ажилд авах гэсэн юм бол зарыг бас үргээд нэгэн ч гэсэн бас орлоготой болох боломжийг бид бас бүрдүүлээд хөтөлбөр халамж үйлчилгээний хэлцээс эхэллээ одоо 2-3 төсөл хэрэгжиж байна манайхан да маана төсөлгээд төслөөр одоо сая 2-1 айл бол хөлөмжтэй болсон, 1 айл гэрттэй болсон, бас 1 айл 2 хүртэй болсон ч гэдэг юм уу. Ингээд тодорхой тооны юмнууд бол хийгдэж байна л да. Тэр айл дээр хүрээд ингээд хүн амьтанд цуглаж мэдээлэл өгөхгүй байх болохоос хорон дээр бас юу хийдэг мэдэгдэж байгаа. Зарим иргэдэд бас хүрэхгүй байх тал бол байгаа. Ер нь бол ажил бол тасралтгүй үргэлжлээд явагдчихъя л гэж бодож байна. За цар тахлын нөхцөл байдал бол нэлээд хүндрэлтэй байна. Тэгэхээр та нэвтрүүлгийн маань төгсгөл нийт үзэгчдээ за хорооныхоо иргэд оршсон хүчтэй хандаад ямар уриалга дэвшүүлмээр вэ? За энэ цар тахлыг бүх нийтээрэл одоо нэг зорилготой нэг чиглэлтэй л давж гарна гэж ирмэлдэж байгаа. Иргэдээч бас тэгж хүсэж байна. Одоо тэр үйлчлүүлгээ төрийн үйлчлэгээ авахтаа ч гэсэн зайгаа бараад бас тэгтэй одоо тэр худалдаа үйлчлэлийн газруудаар явсан ч гэсэн бас өдөр өөртөө одоо маска зүгөө талбар хамгаалалтын дэглэмээ бариад явахгүй бол төр засгийг хараад энэ өвчнийг ялж гарна гэсэн бол байхгүй хов хүнээс шалтгаалж байна. Ер нь бол бид нар харж байна. Өвцөн үед нэмлэг бол авч байна. Зарим хөнгөн улсуудыг бол гэрээр нь нэмжлүүлж байна. Тэгэхээр ерөнхийдөө бид нар өөрсдөө одоо үр хөвгтэй ах トゥ одоо жирэмсэн ахмад настангаа үр хөвгтүүдэд бид нар өөртөө хамгаалаад тэр шаардлагыг одоо хүмүүстэй ингэ шаардлага тавиад биеиндээ шаардлага тавиад явчих юм бол энэ өвчний хард бол гарна л гэж бодож байгаа. Тэрнээс биш одоо бас төржээд янз янзын юм болоод янз янзын юм яриад тэр явах бол асуудал биш л гэж би бодоод байна. Ерөнхийдөө хувь хүн өөрөөсөө шалтгаалаад одоо маска зүгэл аврах шаардлагагүй бол одоо айл хунараар орохгүйгээр гэр орондоо одоо тэр агаар салхинтай ч гардаг юм уу тэгж яваад тэр шаардлагатай тэр найр хуурь энэ төр юмнаас одоо хол байгаасаа л гэж бодож байна. Зохион байгуулж байгаа хүмүүс ч гэсэн өөртөө оролцож байгаа иргэд ч гэсэн тэгэж ажиллах юм бол энэ өвчний хард бол тэр гарна л гэж. Тэгээ энэ өвчин бол ер нь бие султай, бие муутай усуудыг хамгийн түрүүнд барьж байгаа учраас ер нь бид нар тэр байгаа усуудаа хамгаалж хайрлж тэгээрээ ингээрэй гэж л явах бол ер нь болохгүй л гэж бодож байгаа. Хувь хүнээс ч шалтгаалж байна. За баярлалаа. Тэгээд өнөөдөр бас бидний ярилцлагыг хүлээж авч хүндэтгэн хүрэлцэн ирсэн баярлалаа. Тэгээд энэ цар тахлын нөхцөл байдлын хүнд үед яг одоо иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх тасралтгүй үйл ажиллагаа хэрэгжүүлээ явж байгаа нийт хэсгийн ахлагч хорооных нь хамт олонных нь ажилд нь амжилт хүсье. Тэгээд танд баярлалаа. Ажлын амжилт хүсье. За их хүмүүс үзэгчтэй ярилцах цаг нэвтрүүлгийн ээлж дугаар өндөрлөж байна. Өнөөдрийн зочноор Налах дүүргийн 1-р хорооны засаг дараа Саашка өргөдөж оролцлоо. Баярлалаа. За баярлалаа.